Бид нар ч ойр сахалт байж ич. Ингэж нүүр нүрээр улайлгаад яах юм бэ? Шал гэдэг дутуу мэргэл. Танаар хоноо авиг да. Нөгөө нас нөх хоноо барина. Юу гэнэ? Эцгийн чин гавл. А? Чиний мал миний нутагт ордохгүй юу? Хой. Ёстой эцгийн чин гавлаа. Чи өдөр манай голд мал осчихгүй юу? Эцгийн чин ээ. Чинийх нь юм, минийх нь юм биш үү? А? Чамаас би 2 хоноо барина. Оо, чи толгоотод бэр. Толгоотод бэр. Хой. Толгоотод. Чимой мой. Юу яг мой. Хэнхэ санаасан ганжа. Саац. Танайхан нүгөд ирчихв. Тий. Энэ ханиуд би араас нь гүйжэтэл танаа антен илчлээ. Оо. Тэгэлгүй яах вэ? Энд нэг сүрийн мал дээр нутх нь энд юм чин. Найшаа гүйлгүй яах вэ? Би ханаа ялгая анжа. Хүүхэ. Эндэн байж. Энийг тал дээр ялгана гэж үйлэн барахаас орой хороонд нь ялгахаас шүү дээ. Одоо бидний чинь өрөө нутаг өрөөвөлчээртэй саахал тайлуулсан. Хүүхэн минь чөлөө завтай бол гэрээр тойрж ирээрээ. Тэгээ анжа. Тэгсээ би хань оохор явъя. Энэ мо Сингэр хоёрыг сайн тэмцүүлтаа. Мо пай малчних. Урван хөргөөнтэй он жилийн анкарлын бодлын дунд зандны аав ээж нь Сингэг байд даанч хатуу ханс